What's up guys. Тэгээд ямар ч байсан өнөөдрийнхөө дугаарыг Kairos podcast-ийнхаа хамгийн ихний дугаар official яг ихний дугаар гэж явж байна. Тэгээд мэдээж Билитэй хамт ирсэн байна. Хамт хийхээр ирсэн байна. Тэгээд Билигээр юу байна? Надад 50 дөө юм дээ ажиллая гэж. Дуугаасансаа л Монголынхоо Монгол бухимдал юм ирж байна даа. Сүүлд бол саяны өнгөрсөн 7 хоног сонгуулиар ирэнтэй амьсгаллаа тийм. Тэгээд чиний бодлоор яг энэ сонгуулийн дуунууд Монгол артистууд сая хийлээ штэ. Ер нь бол энэ тэнд. Тэр ер нь хэр нөлөөгөө өгсөн гэж бодож байна. Залуучуудад ер нь хэр нөлөөлж чадсан гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол ямар ч гэсэн залуучуудыг сонгуул өгүүлсэн гэж бодоод байгаа шүү дээ. Яаж нэг өгөхөөр гарахт нэг мотивац хийсэн юм болоо та. Гэтэ яг 25-аас тэр 35 насны хооронд аягүй сайн нөлөөлсөн юм шиг санагдсан надад. Тэгээд мэдээлэл гэх юм бол шууд хөдөлмөрөөр орчих гэж бодож байна одоо. Юу байлаа? Blackpink-ийн шинэ дуу гарлаа, comeback гарлаа. Тэглээ. Тэр бас нэлээд хөгжмийн салбарт бас байн байлаа. 24 цагийн дотор хамгийн их хандлт авсан юуг эвдчихлээ. K-pop гэдэг урлаг бол тэгтээ бас алж байна тий. K-pop-ийн инфлюенс амар өндөр байна. Тэгээд хуульчных нь одоо 24 цагийн дотор хамгийн их хандлт авсан рекордыг бол BTS хамтлаг эзэлдэг байсан байлаа. Дахиад нөгөө эрэгтэй Кореан хамтлаг. Тэр энэ Solong's fan base их байна уу? Дэлхийд даяар дэлхийд даяар сонсдог. Дэлхийд даяар байна. Одоо Spotify чинь нөгөө жилд нэг удаа rap хийдэг штэ. Стримцэн нөгөө юугээ нэг rap хийхэд бол Billie Eilish, Blackpink, BTS халий тэгээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр амар өндөр байгаа. Дэлхийд даяар амар сонирхож байгаа. Сонирхоод эхэлсэн одоо ингээд бүлээн зөвшөөрчлөө шүү дээ тийм. Тэр талаасаа тэгээд ингээд зогсолтгүй дээшлээд байна. Тэгээд хуучных нь рекорд нь 24 цагт 74 сая view авч ирсэн байлаа. Тэгээд тэрийг 72 сая. Тэрийг сая Blackpink 84 сая болгож шинжилсэн байлаа. Одоо тэгвэл хоёулаа K-pop-ийн яг энэ юу яриа л та. Индастригийн. Эдгээр чинь болохоор нэг тийм амар тийм яг тийм нэг цагийн хуваараар ажилладаг хүмүүс яг ингэж бүр нэг зөвхөн хүний амьдралын байхгүйгээр зүгээр ингэ нэг системд оруулаад нэг багаар нэг системд оруулаад ингэ явд юм л шүү дээ. Энэ юу н одоо амжилтанд гаргаад байгаа юу төлхөр мөн үү? Тийм. Яг ажил болгож чадж байгаа. Тэгээд одоо артист маань гарч ирэхээс өмнө хамтлагч байсан, хамтлаг биш ч байсан тэрийг маш сайн бэлдэж чадж байгаа. Гэтэ дунд нь нэг индастригийн нэг компани ороод ирсэн байна. YG. Тэр одоо тэр хамтлаг тэр паблик төрж байгаагийн дунд нь нэг юм хариуцаад байна шүү дээ. Бид нэр та нарын юу ч хариуцнаа тийм. Одоо маркетинг ч юм бүх юм чи хариуцна. Та нар бидний юугаар ажиллана. Бид нар дундаас нь мөнгө авна, хувь авна тийм. Тэгэхээр бас яг free market биш байгаа тох. Тэг free market биш. Ерөнхийдөө яг маш том мөнгөний эргэлтийн нэг хэсэг л Amazon industry болсон байгаа тох. Тийм л болж байгаа. Тэгэхээр хойш яг тэр артистаас 100% дотроос нь гарч байгаа дуу юу гэвэл хэцүү. Тэ? Тэр яг тэр болохоор яг зүгээр дуулдаг icon яг урд нь байдаг хүмүүс. Хойно нь болохоор бас зүгээр бүтэн баг асар том баг ажиллаж байгаа. Тэгээд одоо юу гэдэг чи сул тал нь гэх юм бол K-pop-ын одоо Америк ч гэсэн Монголч бас рэп талаасаа яг артист маань өөрийнхөө илэрхийлэх гээд байгаа санаагаа бүрэн илэрхийлэхгүй давхар фильтрээр ингэж орж бүгдэд таалагдах хэмжээний юм гараад тэр нь бүгдэд таалагдсанараа тэр артистын бас юм тодорхойлогдсон юм шиг K-pop трендийг дагаж одоо тийм трендийг дагаж эсвэл K-pop гэсэн трендээ дахиж ингэж нэмэж явж тийм. Тэгээ санаглаа. Яг муу юу сонсогдоод байгаа юм нь болохоор амар их цагийн хуваартай ажилладаг хоол ундан дээр хүртэл бүх юмыг контролддог гэж ярьж хэлээ л дээ. Тэгэхээр ингээд одоо mental health энэ дээр яахгүйгээр зүгээр амиа орлцдог тийм бүх асуудал зөндөө юм гэж бодоод чинь тийм. Маш олон ингээд одоо black юу гэж ямар нэг хамтлагийн үгсгтэй ангар олноор нэг газар ингээд байлгаж байгаа. Ингээд шалгаа ажиллагаа. Амар олон тэр чинь амар олон хүмүүс өрсөлддөг competitive болохоор одоо чи ишээ гарах юм бол гаруул гартай. Оронд ч орхон зөндөө ч юм уу тийм зэгсээр байгаа тэр хүмүүсийн ментал нөлөөлчд юм байна л та. За зугаас энийг хийхгүй л болохгүй маань. Одоо продюсерүүд юу гэдэг чи за энэ авьяастай залуу алдаж болохгүй шүү гэж боддог бодол байхгүй. Тэр чинь бүтээж байгаа байхгүй тэр авьяасыг. Яг одоо
Гэтээ бас яг 100% амар гоё дуулдаг хүмүүс үү гэхээр бас үгүй шүү дээ. Яг зүгээр яг mainstream яг нэг төвшөнд бүгд бүрдсэн. Яг тэрнээс давцсан хідэн дуучид байгаа л та мэдээж дундууд нь тийм. Гэтэ яг тэр нэг дунд нэг юм дээр хүрсэн бүгд хүрсэн. Солиул хангалттай соличин. Тэгээд тэр бэлтгэлээр яаж тэрийг ингэж бүтээдэг л энэ дээр харж байна л та. Тэр хөдөлмөрч байдлыг айгуу. Сайн ч юм байна, муу ч юм байна тийм. Сайн ч юм байна, муу ч юм байна. Гэтэ K-pop-ыг яг сонирхол маань бол Big Bang-ээр эхлээд Big Bang-аар дууссан хугацаа нэлээд удаан байсан. Миний хувьд бол Big Bang-ийг сонсоод Big Bang сонсчихлоо. Тэгээ яалтчгүй одоо K-pop-ыг өвжин гэж яригдах байхтай. Дээр үед нэг хоёр gang хоёр талаас судалтаад Солонгос гэлээ байд. Тэр амар. Тэр ямар талаг киноны хэсэг гэж баг. Киноны хэсэг байсан юм байна. Киноны хэсэг баг нөгөө киноч шүү дээ. Тэр high school-д золдоод. Тэр бол тэр дуун амар тийм л дээ. Жохон л та одоо ч санахгүй л. Тэгээд K-pop-оос би чинь Big Bang-аас гараад байж байгаа. Сая Blackpink гэхээр буцаж орох гээд байна уу да гэж өөрөө анзаарч байна. Гэтэ би бол нэг хэсэг Girls Generation хальцсан гоё юм л. Мангар олоогтод гэхдээ. Явхтодын тав дээр харж байгаа. Гоё л доо гоё. Blackpink гэхдээ тэр Blackpink гэдэг нэг релиз зөх юм байна. Өгөлдөг. Чи релиз юм л шүү дээ. Тэр бол надад амар тал. Тэр бол гоё бүжиглэн тэр. Сүүл гаргасан дуу нь бол нэлээд Клифатрач тийм үү тэр нь шиг харагдсан. Нэлээд тэр Грек соёлыг харагдсан. Тэгээд дээрэс нь нөгөө гурыг бодвол арай затгаа уст тэр байж байгаа те. Нэг рэп гэдэг утгаараа ч гэдэм үү нэг юм чөлөөтэй харагдаад байгаа те. За Jenny бол нэг яхаа Элиза миний хувьд л шүү манайхаа. Та нар Blackpink дээр юу гэж бодож чинь сан сэтгэлдээ ямар ч байсан бас бичээрэй. Манайхан ч угаасаа K-pop-ing улаан фанат шүү дээ. Тийм. Тэгэд энэ подкастыг бас хэр их октод сонсож байгаа л гэдэг дээр бас K-pop-ийн ер нь бол Blackpink-ийн бол баг 70-аас дээш хувь октод байгаа. Үнэж фэнүүд гэж яриулгаасаа 70-аас дээш юм ч юм уу те 80-тай бараг байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа бас Blackpink-ийн фэн их чамаагүй охин байвал би байна гэж комент өчээрэй гэх. Тийм байна. Тэгээд бас нэг сонирхолтой гоё мэдээ байна. За. Beyoncé байна. За. Beyoncé ana Black is King гэсэн альбом гаргахаар шийдсэн байна лээ. 7 сарын 31-нд. Тэгээд Black is King. Ерөнхийдөө Black Lives Matter нэлээд холбоотой. Одоо бүр King болоод эхэлсэн Black is King гэдэг трейлер нь YouTube дээр цацгдсан байгаа. Та бүхэн харж болно. Ер нь бол нэлээд бас мессежтэй санагдсан. Тэгээд хамтарч ажилласан артистууд гэх юм бол баг бүрэлдэхүүн бол мангар том харагдаж байгаа. Мэдээж Beyoncé том нэрнүүд шүү дээ тийм. Тэгээд том нэрнүүдээс нь хэлэхэд бол Childish Gambino байна. Kendrick Lamar байна. Мэдээж Jay-Z байна. Тэгээд Pharrell Williams байна. Эдгээр ингээл баг enough сонсогдож байгаа зү тийм. Тэгээд маш олон бидний мэдхгүй мондөг хүмүүс бас байгаа аахгүй. Featuring бахан дуунууд байгаа юм те бүгд эдний хоорондоо feature хийсэн. Тий, ерөнхийдөө бас яг тэднэр нь тодорхой болоогүй энэ артистууд ингэж хамтарч орсон гэсэн л мэдээ гарсан байна лээ. Тэгээд Disney Plus дээр launch 30-нд хийх юм байлаа. Тэгэхээр нэлээд бүх юм official яаж байгаа. Тэгээд яг энэ цомгийн утга нь гэх юм бол одоо энэ бас мэдээж Playlist энтертэй нэлээд холбоотой тэрийг бас нэлээд дүгийлгсэн зүйл болох болов гэж найдаж байна, хүлээж байна. Бас тэр нь маш том дуу хоолойгоо нэгтгэж байгаа хэсэг байгаа гэж найдаж. Одоо л гэдэг ерөнхийдөө энэ жилийн тренд бол тренд ч байх та ер нь бол урдаа барьж байгаа. Одоо урдаа байж байгаа. Энэ жилийг юугаар дүгнэх вэ гэвэл корона байна. Энэ Black Lives Matter шүү дээ. Black Lives Matter-ын сая одоо Beta Awards Center дээр 2-3 team performance бодлоо шүү дээ. Baby байна. Lil Baby and the Baby. Baby-гийн бас нэг Roddy Ricch-тэй хамтарсан нөгөө саяны Rockstar гэдэг хэд 4 дахь чи сая одоо хүртэл нийт яваадсан уу? The Blame of сүүлийн гаргадаг цомог нь юу лээ? Тэр цомгийн 5 дахь трек дээр байсан тэр Rockstar дуун клиптэй болсон байлаа. Клип нь бас тэгэл буудалцж илээ. Ер нь бол харагдтайгаа. Тэгээд зомбигаар төлөвлөж тавьсан байлаа. Тэгээд мессеж нь ерөөдөө угаасаа харахаас ойлгомжтой байна лээ. Тэгээд би бас яг тэр дуун дээр бас яг одоо шар хүн тоглох болов уу
гэж бодсон чинь ер нь ихэнх нь нөгөө хараараа дагнцдаг шүү дээ тий. Тэгээд бас ганц хоёр харагдсан. Тэгээд тэн дээр бас жоохон flexible хандсан санагцсан байгаа. Манай Kanye West байгаа хинтээ Travis Scott-ыг дууссан л дээ. Тий, тэгсэн. Тэгээд дуу хийсэн ч гэдэг шин. Travis Scott яг нөгөө нэг Washington Blues л нөгөө байна. нэг юу гэдэг штэ нэг ерөнхийдөө нэг төлөөлсөн нэг аюу гэдэг штэ. Travis Scott тэрний дундуур нь явуулчихлаа л. Гэтэ яг үндэ нэг хитэн л verse хэлсэн байстай. Travis Scott 8 такт явсан баг те дээрх нь. Тэгээ 8 такт явсан заргацсан. Тэгээд ерөөдөө тэр дууг харахад бол зүгээр хинэр Travis Scott-оор highlight хийсэн л дуу санагдчихлаа. Travis Scott-тай хамтарсан болохоор юу гэдэг чи эхний гарсан 20 минутанда Kanye West гэдэг дуу гаргасан бол шууд 100,000 үзэх хүн байсан бол Travis Scott featuring Travis Scott гэнгүй шууд 500,000 үзэх боломжтой байхгүй. Тэгээ шууд надад бол тэгж л санагдсан. Travis Scott-оор ярьдсан. Kanye гэхдээ одоо яг өмнөд ямар урсгалын дуу хийгээд нэ одоо ойлгох болж шít. Kanye надад тий хизээч одоо хуучинсаа биш ер нь шин зөвхөн хөгжим гэдгийг л гой хөгжим хийхтэй л юм шиг байна. Ойлгоцсон юм шиг санагдав. Ер нь бол лорд л санагддаг. Гэтэ бас яг наалцсан. Ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Ойлгох яг уу надад таарж байгаагийн сонсохоор байна. Тэрнээс таахгүйг нь бас сонсоод амар болж таа. Гэтэ яг тэгэл жишээлээ сонсоод бичтэй. Одоо Kanye-г бол ямар ч бас хүлийн зөвшөөрсөн. Гэхдээ нэг олон дунд нь дуугийн сонсож юм яв. Тэр сүүл нэг гарсан оператай нэг хэсэг хийгээд альбом биш үү? Тийм. Тэр зарим нь бол гайгүй дунд нь гайгүй гоё дуус. Гэхдээ ихэнх нь надад бол ер нь наалтах болсон. Тийм нэлээд тийм одоо вокал элементүүд гэх юм уу? Юутай. Church-ийн дуу. Angelic ч юм уу те бөөнөр нийлж байгаа нэг vibe хийдэг нэг тийм тийм байл. Тэгэд манай мессеж ч юм уу философи нь бас юу болохоор тэгтээ уус цаа чи өөрөө ментал өвчтэй шүү дээ. Тийм. Тэр надад бас Kanye-гийн тэр гаргаж ирж байгаа санаа нь зарим нь таалагддаг. Баталгаатай их сурвалж гэдгээ яаж баталгаатай мэдж байгаа гэдэг. Тэр нь надад айгүй таалагддаг. Яг тэрүүгээр одоо энэ brain wash хийж байгаа энэ social телевизүүдийг ингэж ярьж байгаа. Ингэж үгүйсгэж байгаа юм шиг санагдаж байгаа. Ямар ч байсан баталгаатай их сурвалж гэдгээ чи үнэхээр баталгаатай мэдж байгаа мó гэдэг санаа нь надад л таалагддаг. Одоо яг тэрийг ярихаар чинь юунд итгэхээ мэдгүй болчихсон шүү дээ. Тэгээ амар тэгэхээр ахугийн хэлж байгаагаар бас ингэж өөрөө мэдрэх гэдэг зүйлийг л бас мэдрэх хэрэгтэй болов гэхдээ юм шүү. Одоо гэхдээ жишээ нь ингээд хаасаагүй амар олон юм биш. Бүгдийг өөрөө мэднэ гэж үл байхгүй л гэдэг шүү дээ. Давхар фильтртэй ч юм. Эсвэл ингээд мэдээнүүдийн хооронд нь гэж яа. Эсвэл яг зүгээр одоо ингээд амар цаг авах. Том университетнүүд гаргасан нэг одоо энэ том их сургуулиуд ч бүгд нэг өөрсдөө research labтай байдаг байхгүй. Research sectionтэй. Тэднэрт нь бүгд яг нэг өөрсдөө одоо жишээ нь University of Toronto бол жишээ нь одоо дуу хөгжмөнтэй ингэж холбогддог mental illness одоо эдгээр ингэж яаж имжилдэг вэ гэх тийм том тусгай судалгаа гаргадаг те. Тийм том тусдаа салбартай байхгүй. Мөнгөнд тэнд хангалттай хүрдэг. Тэгэхээр энэ дээр одоо суурилсан юмнууд бол баттай мэдээлж штэ. Тэгээ иймэрхүү юмнуудыг бол баттай мэдээлэл үлээж авчаа гэсэн бүр нэг бид нэрийг тогтцдог байхгүй. За энэс гарсан мэдээлэл баттай шүү те. Энэ за би энэс одоо сайт хийх юм бол за энэ тэгвэл яг баталгаатай юм ярьж байгаа юм байна. За үний юм ярьж байгаа юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрчгээд хэмжээний хөстөх. Тэгвэл тэгээд хүн болгоны чи наатаа тэгвэл наатаага яг үнэн гэдэг нь яаж мэдж байгаа юм гээд тэгээ хэлэнгүүт наа чи нааталч яг хийсэн үнэн ч юм уу те. Хэмээний бүр ингээд асуугаад ямар ч нөө итгэх юм маань бүр амар зөв болж байгаа юм. Зөвсөн орсоор манайхаа оллоорэй гэж хэлмээр байна. Одоо Монгол мэдээнүүд ингээд бас ихэн зарим нь худлаад л амарсан юм. Одоо энэ хүмүүсийн нэг PR хүмүүсийн нэр хүндэд тарлдаг амар мэдээлэлүүд байна те. Одоо мөч худлаач. Тэнгүүт нь доор нэг баахан нөхдүүд орж ирэл. Оо наач л. Тэнгүүт нь дундаа яг итгэцэн хүмүүс амар их байна. Наач л угсаал тийм гисэн штэ. Тэрний хүүхд тийм л гисэн тэгэл явж идэг гэсэн. Миний одоо юу гэж юм бэ? 5-10 жил босгосон карьерийг нэг комментор зүгээр шууд дэвсэлж идэг нас. Өөтөн дээр нөгөөдхийн баахан хүмүүс шеэрлж мэрлээ. Тэр бол оргожилч юу наа. Яс зүгөө санагдаж байгаа л та. Тэгээд ер нь бол одоо юу гэдэг чи тэр хандлага амар тэнэг баг. Хин нэгнийг одоо энэ сонгуульч байсан өөр юм бич байсан те. Хин нэгнийг үгүйсгчээд чи өөрөө доторх биш ээ. Тэ? Одоо ингээд сонгуулийн сурчлагаануудыг сайн ингээд харж байхад бол
эсрэг хүнээ ингээл би харлуулаад байгаа байхгүй тий. Тэрний оронд ингээд өөрийгөө сайн талаас нь ингэж хүмүүст мэдрүүлэх ажлууд хийхгүй. Тэгээ яг буруудахад зөвүүд нь тийм хийсэн тий. Ганцхан хүмүүс өөрийгөө л ярьсан шүү дээ. Бусд нь их юм гэхгүй. Гэтэ ерөнхийдөө нэг тийм бусд руу атаклдаг юм манайхын дуртай юм шүү. Тийм. Хөгжимдөр ч гэсэн заавал энийг харж жоох кайф авдаг. Заавал харьцуулдаг хүмүүсийг ингээд хоёр өөр артист ингээд хоёулаа өөрсдөө юм хийгээ явж байгаа тийм. Урсгал жанр нэг адилхан ч гэсэн ингээд өөрсдийнхөө юм хийгээ явж байгаа. Тэр чинь ингээд хүний мэдрэмжээс гарч байгаа юм жинлэг хэмжих бас хэцүү шүү дээ. Тэгэхэд зүгээр одоо муухайгаар хэлэхэд одоо Кобигийн фэн үуч. Зүгээр л одоо юу гэх юм LeBron James-ийн нэг юм плей-офф тэдэн оноо авлаа гингүүд Кобигийн фэнүүд наатнаас чинь Коби одоо Коби муугаар ярих юм бол браалуул шүү. Тэр Кобигийн фэнүүдийг би мэдээ би хүлэн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ яг тэрэн шиг одоо бас нэг юм токсик фэнүүд байна л да. Юу гэдэг чи одоо Rookie нэг альбом ч юм уу Rookie нэг дуу гаргачлаа. Тэнгүү доор нэг юм Wanda Boy-гийн токсик фэн жоохон тинейжер охоо орчихно. Wanda Boy илүү гэж орчихдог. Come on. Энд Rookie-гийн талаар ярилцж чинь Rookie те хин нэг ингээд дардлахын цаашаа зүгээр ингээ харлуулад чиний харьцуулаад байгаа. Харьцуулалтаа ингээд одоо хиймээр байна. Харьцуулт хийх шаардлага байхгүй шүү дээ ер нь. Тийм. Хүн болго өөрийн гэсэн юм хийгээд байгаа шүү дээ. Одоо жишээ нь юуг харьцуулахад одоо бүргэдийг одоо нэг шоргоолцтой харьцуулах гэдэг юм байна шүү. Тийм. Бүргэд нисээд өөрийнхөө мийг явж шоргооч тэр газарт өөрийнхөө мийг л явж байгаа шүү дээ. Тийм. Тэр шиг одоо тэнгүүтээ чи орыг нисэхгүй байх, даалчихгүй байх гэж загнах гэдэг юм ааш. Харьцуулах юмнуудаа харьцуулж болно. Гэхдээ нэг тийм нэг барьж авах одоо юу гэдэг бодиттой харьцуултууд байхгүй юм. Бодиттой харьцуулт ерөөсөй байхгүй. Санагддаг байгаа шүү. Тэгээд одоо ингэж жоохон ухаарал явж байгаа юм болоо гэж боддог шүү дээ. Энэ харьцуултын юм жоохон нэг дээрээс ирцэн тий. Тэрний хүүхдтэйгээ явж илээ чи яатсан юм ац ингээл жоохноос хэлсэн шүү дээ. Би багад жоохноос хэлсэн шүү дээ тий. Тэгтээ харьцуулах сонирхолтой тэг. Яг ингэж бодиттой харьцуулах. Надад сонирхолтой санагддаг. Яг ингэж зарим үед бол яг ингэж бодиттой харьцуултыг хийх сонирхолтой санагддаг. Зүгээр л юм утгагүй харьцуултаас илүү шүү дээ тий. Яа тэгэж agreed юм байна. Тэгэд сая энэ 7 хоногт Монгол дуунуудаас гэх юм бол Өвжин мобын 6 гарсан байгаа. Тэгээд Rookie-гийн Томьёо гэсэн Өвжин моб гэдэг яадаг юм бас. Тийм. Өвжин мобыг хэлэх юм бол сүүлийн 1-2 жилээс ер нь маш хурдтай дэшээ гарч ирсэн анх 3 гишүүнтэй байсан. Ардаа бол шүүс артист нэтер видео мейкинг гэдэг хийдэг ер нь клик бум шиг бүлгийн системтэй. За. Тэгээд байж агаад миний мэд сонссноор мөнгөлөг гэдэг видео хийдэг залуу байдаг шүү дээ. Тэр продюсераад эхний 1 2 3 гэсэн Өвжин моб 1 2 3 гэсэн юун дээр нь ажилласан. Видеон дээр нь ажилласан. Тэрнүүд л мангар чанартай маш сайн. Яг юм underground дутагдчихсэн үед айгүй гоё орон зайгаа нөхөж гарч ирсэн амтлаг л та Өвжин моб. Тэгээд яг юунаас олсон мэдэхгүй Жилок гэсэн гишүүн гарсан байгаа амтлагаас. Тэрнээс хойш надад бас мөнгөлөг продюсергээ болсон юм шиг байгаа. Ерөнхийдөө нэг хэдэн клипний ч юм уу нэг гэрээ хийдэг эсвэл тестэлж үзсэн юм шиг байгаа тийм. Тэдэн гэхдээ ямар ч бас бол амжилттай байсан үнэхээр гоё байсан. Шууд бүүстлэл цөм гараал тэмүүдээ хуур дээр дуулж муулаад хуур фестивал дээр дуулж муулаад ер нь бол маш хурд хугацаанд бууцсан байхгүй. Тэгээд тэр гишүүн гараад мөнгөлөгтэй басан гэж видеон дээр хамтрахтаа болоод ерөнхийдөө чанарын хувьд бол муудсан. Бас Өвжин моб нь ерөөсөө 3 хамтлагтай 3 гишүүнтэй хамтлагч гэдэг юм уу бүлэг байсан ерөнхийдөө дуулдаг. Тэгээд байжангууд нэг нь гарчангууд нь 100% 33% тахгүй болчихсон шүү дээ. Тэнгүүд шууд нөлөө нь харагдаад ер нь бол дууныхын чанар өгж байгаа мессежүүд нь гэтээ энэ одоо тэгээд яарсан л та. Буцаад биелж байгаа, агуулж байгаа. Одоо тэгээд ямар ч зүтгүүлээл байгаа. Ер нь бол хийгээл байгаа. Гэхдээ яг өмнөх ялангуяа Өвжин моб 2 3 шигээ буст хийсэн дуу бол яг одоо байхгүй. Гэхдээ ямар ч байсан 6 хүртэл явцсан байгаа. Steam болон Өвжин Pro гэсэн хоёр артист нь үлдээд өөрсдийнхөө юм хийж байгаа. Тэгээ Өвжин Pro-гийн хувьд бол өөрийн 2-10 гэсэн цомгоо ямар ч байсан гаргасан. Тэгээд энэ дээр нь бас ревю хийсэн байгаа. Тэрийг сонирхвол та нар миний
цугаар боломжтой. Тэгэхээр тийм ба. Ерөнхийдөө нэг тиймэрхүү амтлаг. Надаа тэр тамхилах зур ер нь амар таалагддаг байна шүү дээ. Тийм. Тэр Мабрантын ихний хэсгийг бол юу ярих вэ? Гонцлт хэлээ те. Амар үгүй явж илээ те. Мабрант одоо бүтггүй ах нарыг бол яг хэлж илээ. Чөмөлж илээ шүү. Тийм, манайсын үеийн залуучуудыг ч хэлж илээ те. Ер нь бол яг ингээд дэлгээл тавьчихжээ. Аюу гоё байлаа. Тэгээд Мабрант яаж тэр хүн шиг ингэж тэр хүн гэхдээ бол бэлдсэн үгдийн бичсэн байсан уу эсвэл тэр зөв фристайл уу? Тэр мэдээж бэлдсэн байсан. Гэтэл амар албач юм те. Ер нь бол тэр баг 10 минут юм ярьж дуулж байгаа. Эхний 3 минутыг дуу явж байгаа. Сүүлд нь фристайл маягийн зүгээр битгүү явж байсан шүү дээ. Сүүл холбосон шүү дээ те. Тэгэхэд ер нь бол лирик мундаг. Мабрант үнэхээр сайн. Дембэгээс нь мэднэ мега гэдэг нэрээр дембэд ордог байсан. Тэгээд man underrated санагддаг л та. Амар underrated те. Амар underrated санагддаг. Хүмүүс гэхдээ уун зөндөл мэддэг. Мэд хүн мэднэ. Гэхдээ нэг юм том өнцгөр ч юм уу ингээ пабликаар нь харахад бол цөөхөн байхгүй юу? Маш томоор нь харахад яг мэдхийн үед л мэднэ. За энэ рэпер гэдэг залуу. Тэгээд яг дууг нь ухад сонсдог ч юм уу яг ингээ чадварыг үнэлдэг хүмүүсийг цөөх юм санагддаг. Яг нөгөө нэг анх ч байх та тэр сүүл гарсан дуу хэл та. Нөгөө нэг brain versus heart гэдэг нэг дуу шүү дээ. BVSH. Тэр бол юм дуу шүү дээ. Нөгөө концепт нь ч их аягүй гоё те. Дундуур нь хоёулаа өөртөө яриад байгаа. Тийм ер нь бол юм дотортой байгаа байхгүй. Deep байгаа байхгүй. Тэгээ ер нь бол хэвлий гэдэг бас нэг дуу байдаг. Абортын талаар. Айгу хүнд тийм сэдвийг барьж авч маш гоё дийлэгч задлж. Уус өөрөө тэрэндээ нэлээд одоо Монголын энэ байгаа нөхцөл нэлээд зөвлөлтөг залуучууд нэг юм шиг санагдаж байна. Тийм. Дамаг болон тэрийг хийж чаддаг юмар ингэж гоё харуулад байна л да. Тэгээ үг бичих чадвар нь үнэхээр сайн. Тэгээд тэр flow амар гоё юм л шүү. Хурдан хэрнээ ингээд дийлцтэй гэдэг шүү дээ. Үг нь маш тодорхой сонсох. Тэгээд дээрс надад л flow амар гоё солиод тэгээд амар гоё тийм сонсголонтой гэх юм уу те. 2-3 flow-аар дуулсан шүү дээ тэр дүн дээр. Ер нь баг commercial дуу байхгүй бах шүү. Ер нь ганц хоёрыг хийх гэж оролцсон. Гэхдээ хишиг далаа малаа дуу хийгээд л үйлээ. Үгүй л үү. Уу ханаг яллагч гэдэг нэг киноны дуу хийжсэн. Тий. Дүү ордоо хийжлээ. Тэр дуу бас нэлээд кинотойгоо ч гэсэн ер нь нэлээд уусан давгүй саундтрекуудын. Нэг санагдсан. Тэгээд Мабрант дээр бол нэлээд underrated санагдаж байгаа. Цаач тэгээ суугаа устгацсан. Why? Яагаад юм мэдэхгүй. Хитрхи real байгаад нөгөө юу. Яагаад ч тэгээд одоо гадаад байгаа юм билээ. Шведд байгаа юм билээ. Тийм. Тэгээд явхаас өмнө сувгаа устгаад яргаа захстай бас нэг дуу хийгээд ерөнхийдөө энэ индастригаас би нэг хальт юугаа авлаа. Гэтэ сувгаа устгахгүйгээр байлгаж харин яагаад гэсэн юм мэдэхгүй байгаа. Санаандгүй устгасан юм. Хүмүүс янз бүрээр ярьж миний бодлоор зүгээр яг тиймэрхүү одоо энэ public figure зүгээр яг YouTube-ийн vlog хийгээд ингээм амьдраад байл надад гоё юм. Яг өөртөө яг амьдралыг те апдейт хийгээд бас гэхдээ бас өөрийгөө давхар санаагуудаа хэлээ те юм баа шүү залууч та. Амьдралынхаа тодорхой датаг сэвлээд байгаа байхгүй. Тийм. Тэгээд одоо буцаад map гэж сувгаар тамхилах зур гэсэн одоо цуврал контент гэх юм. Тэр нь бол явж байгаа. Ер нь харахад бол хэзээ хипхопоосоос халж чадахгүй нь бол шууд харагдсан. Тэгэл хэдэн сар л чимээгүй байж байгаа. Тэгэл буцаад ороод ирлээ. Одоо тамхилах зур чинь 3 хүртэл орсон. 3 хүртэл. Сүүл тэр сет орсон тий. Тэгээд бэсүү тэгээд өмнө орсон 2 дээр нь орсон Чикагод байгаа залуугийнхыг сонссон. Тэр хэр санагдсан. Ягтай л санагдсан тэр. Надад бол Мабрант бол шууд нөгөө нэг юуг нь амар өндөр тавьсан шиг санагдсан шээ. Яг тамхилах зургаагаа эхлэнгүүтээ маа. Өөрийнх нь одоо эхлүүлж байгаа прожект учраас бас нөгөө хүмүүст хүрэх тал дээр зөв ч гэдэг юм уу маш гоё нээлтийг хийж өгөөд. Тэгээд одоо Сетогийнх бол надад John Deep санагдсан юм. Тийм. Сето аягүй гоё доктортай байгаас би өчигдөрхөн бас тамхилах зураг дээр реакшн хийгээд ревю хийгээд нэлээд үзүүлсэн гэж байна. Нэлээд одоо ярьсан дэн дээр бас гоё байлаа. Гэхдээ мэдээч яг одоо энийг бичиж байгаа хугацаанд сета Ешөө гэж байгаа. Тийм. Ешөө гэж байгаа юм шиг байлаа. Тэгэхээр бас oh shit sorry. Жохо ирнэ бол надад мундаг санагдсан. Яг үедээ нэлээд сайн санагдсан. Тэгээ одоо ерөнхийдөө
Би лаг гэдэг дуу ш жоохон дотортой тиймэрхүү дуунууд их хийвэл гоё шүү гэж хэлмээр энэ. Тиймэрхүү би лаг гэдэг дуу бол хаасайг бол болчиход шүү дээ. За тий. Одоо mumble rap-ээс залах гэж байна. Камер руугаа үсчдгээ болмоор байна. Лофтой мөртлөө жоохон их хөвгтэй. Тиймэрхүү гоё биттэй. 3-4 флоу солилцдог яг энэ дээрээ. Тэгээ дахилт нь амар catchy. Яг тийм дуул хүлээж байна. Артистууд бас тий. Тэгээд бас нөгөө ийм маш энгийн юмнуудыг барьж авч том сэдвээр дуулах нь бас сонирхолтой санагдаж байгаа. Одоо хайр гэдэг чинь яа ханаас нь хэмэлж болохоор том сэдв шүү дээ. Тэгэхгүйгээр одоо юу гэдэг чинь маш энгийн тэрийг надаа бас цэцээ ах айгуу гоё илэрхийлсэн юм шиг санагдав. Пүүз гэдэг. Зүгээр л пүүз шүү дээ тэрийг. Миний пүүз ориг гэж хэлэхөөр тэрийг бүтэн 3 бадгийн турш яаж миний пүүз ориг гэдгийг баяжуулж ярьж байгаа. Тэр өөрийнх нь сонирхол байгаа. Сонирхол тэр шиг ийм ямар нэгэн зүйлийг барьж аваад тэрийг маш гоё ингэж баяжуулж ингэж тэрийг өнд хүргэсэн дуу байвал сонирхолтой санагдаж байгаа. Тэгэхээр сошиал юм том сэдвүүд бол ер нь бол өвлөг болж шүү дээ. Болж тээ. Тэгээд тэр сетогийн тэр одоо энгийнээр харахад бол тэр зүгээр найстай найз зохино алдсан л түүх байгаас. Тэрийг аваа гоё баяжуулж уран хэлж байгаа юм л таалагдсан. Бага. Тэгээд бич конодыг зүгээр хай. Дуугаа хамаагүй шүү. Гэхдээ хүнийг яг нэг тиймэрхүү одоо heartbreak гэдэг шүү дээ. Тиймэрхүү юм хүнийг амар тийм хурцлж юм хийдэг тийм шаардлага. Дотроос нь ингэж онгойлгохтой шартаач болдог тийм. Хүмүүстэй нэг жайл тийм. Шартай тэгээд юм мэдрэмжлэг болгох юм шиг. Тэгээд дараа нь хамгийн гол нь тэр алдсан яг тиймэрхүү характертай хүнийг дахиж сонгохгүй болчихж байгаа. Тийм болохоор зөв хүнээ сонгох бас нэг юм руу яваад байна тэр чинь. Одоо бид нар нэг хүнтэй биднэрт ордог нэг төлхөр байгаа байхгүй. Тэр нэг одоо миний хувьд нэг өөр эмэгтэй юм байна шүү дээ. Яг намайг ойлгохтой. Тэр эмэгтэй хүнийг би олохын тулд тарахгүй төлхөрүүдийг эхлээд мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг тарахгүй төлхөрийг нэг илрүүлчихэж байгаа. Нэг илрүүлчихсэн. Тэгэхээр ер нь олон хүнтэй уулзах тусмаа ер нь зүгээр шүү. Гэхдээ яг банцтаад яваад байж гэсэн юм биш л дээ зүгээр. Болцож үзтэй олон ярилцаж тэр чинь бас ингээд танигдсан шүү дээ. Хандлагыг харах ч гэдэг юм уу. Тэгээс удаан хугацаанд үерхэж үзтэй жоохон үерхэл салаад ах юм бол уус юу ч мэдэхгүй. Ямар ч хүний ямар гэдгийг ч мэдэхгүй. Хүнтэй удаан ярилцаж үзээрэй гэж зөвлөе. Тэгээд суу юм уу гэж сонголтын дээрээс өмнө хамт хэсэг амьд 25 өөхөөс өмнө бол хүнтэй сууж мох талаар бодоод чирэг байхгүй шүү дээ. Яг үндэ бол одоо өөрийгөө ч олоогүй тэр дуртай хүсэл мөрөөдөл 9 шидийн байх чинь тэгээд хүнтэй бол хөөхтэй болч юм тэгэл хин хэмч хаагчих жоох. Алаас өмнөх зээрээ байгаа. Ярьлаа. Нилээн ярьсан тийм. За зөөхөг. Тийм. Тэгээд өөр юу вэ? Өөрөө тийм. Өөр кино тоглоом юу вэ? Last of Us-ыг дуусгацсан. Last of Us өөрөө тоглоогоо зүгээр хүмүүс юм л гэсэн тийм. Би одоо бол ярмаар л би дутуу явж байгаа болохоор спойлер болчих гараа. Тэгэхдээ бас сонсож байгаа зөндөө хүмүүс байгаа спойлертэй. Тийм спойлертай тийм. Гэхдээ надаа таалагдсан юм яг спойлерт гуйвал спойлергүй ерөнхий vibe ч гэдэг юм уу тиймэрхүү юмнаас надаа геймплей нь л амар таалагдсан. Яг тэгэхээр тэр одоо ингээд зодтолтож модтолж байгаа гэхэд тэр одоо тэр интеракт хийж алхаж байгаа миний хүмүүс шүү дээ тань дотор байгаа. Би өөрөө ингээд нуугч ярьж байгаа. Тэр хүмүүс нүртэл амар тийм характертай хүмүүс байгаа. Тийм. Амар нарийн ажилласан. Хамгийн гол тэр хүмүүс ингээ хоорондоо зөвхөн conversation яриа явж бид гажраг болж алаачиж байгаа. Амар юу зэ яг алж байгаа хүртэл амар тийм надад deep нөлөөлнө. Тэгээд киноныг тийм янз бүр кино шиг заяа зөвхөн зохиолтой кино аахгүй. Тэгээд ингээ харж байгаад ямар ч тийм bullshit байхгүй. Жинхэнэ real юмнууд. Яг хэрвээ үнэхээр тэр дэлхийн ертөнц ингээд факта болцсон байсан бол яах юм бэ те. Хүмүүс бол хүн болгоны характер бол яг зэрлэг хийсэн байгаа. Зарим нь. Тэгэл хэсэг бүлгэрээ амиа бодно. Тийм. Бүгд нэг тийм community болсон. Гэтэ хамгийн гол нь тэр community дотор би биний хамгаалахын төлөө үчигээс буцсан хүмүүс байгаа. Сайн. Тэр амар гоё. Community дотор амар гоё нэгдэлтэй. Тэгтээ гадагшаага амар өргөстэй хүмүүс байгаа. Тийм. Тэр бол яг зарим community нь бүр факта болцсон заяа. Фактаа алдсан малтай болцсон зүгээр religious одоо эн чинь зүгээр ийм нэг эмгийн нийгэмд чинь religious амар cultуд байгаад байна шүү дээ. Тийм сүрцэн нийгэмд яах вэ те? Тийм хүмүүс бүр гараас алдах нь тодорхойлчихж байгаа. Тийм хүн байна. Тэгээд тэр зомбиных нь стилүүд нэ. Төрлүүд амар. Гараж байгаа дуун хүртэл нэг тийм амар зэ. Тэ саунд нь жоохон эвгүй юм байлээ. Агаа татаж матаа. Тийм эвгүй. Тэгээд ингээд 3D саунд шиг
тент дуурж байгаа нэг ингэж хогийн мэдрэмж төрүүлээд бүр ингээд өөрөө ингээд үдчихэж айгаашаа. Тэрнээс гадна одоо тэр чинь одоо нэг надаа нэг эвгүй нэг газар намайг оруулчихж байгаа шүү дээ. Тэ нэг имлэг дотор ч юм уу харанхуй имлэг дотор. Тэн дотор зомбинууд алцаж байгаа. Тэ. Нөгөөдөл нэг ял яваад монгол эвгүй газар. Амар. Тэр нь амар таалагдсан. Гэтэ яг зохиолынхаа хувьд бол за спойлердод явах дээ. За ерөнхийдөө мэдэхгүй хүмүүс дэлгэн бол Last of Us гэсэн нэг нь бол ярьчих болно шүү дээ. Тэ. Том цувралын хоёр дахь нь гарсан байгаа. Дэлхийн нийтээрээ ер нь бол 7 жил хүлээсэн юм байлаа. Neil Druckmann гэдэг нэг зохиолч нөхгүй. Энэ тоглоом юу гэхээр за зүгээр зохиол нь ярьчих уу. Нэг нь яриад ярьчихгүй нэг нь ярьчих уу. Тэ. Нэгэн дээр нь болохоор одоо дэлхийн зомби апокалипс нэг вирус гарч ирээд хүмүүсийг зомбижуулаад эхэлсэн. Тэгээ тэр нэг Joel гэж залуу байхгүй. Залууч байгаа юм. 30 бай 40 хүрч байгаа нэг хүн. Тэр үед яг зомби гарч ирэхэд охин алдчихдаг байхгүй. Нэг хүн цэргийнхэн чинь зүгээр хамаагүй бууд гэж байгаа тушаал өчөж байгаа байхгүй government-аас нь. Одоо зомбичсэн ч хамаагүй хотуудаа хүмүүсээ ихэнх нь буудаад аллаа. Тэгэхгүй бол угаасаа энэ юу контролс алдагдлаа гэдэг. Тэгтээ буудаж жагаад манай хүний охиныг буудчихдаг байхгүй. Тэгээ тэр залуугийн ерөнхийдөө тэр үеийг нэгээд харанхуулаад бараг 10 жилийн дараа ч юм уу те. Яг нөгөө нэг зомби эхлээд ингээд бүр 10 жил болцсон. Тэр ихэнх систем нэг хідэн гараад контролдгоод эхэлсэн. Тэрнийх нь зөрөөд эхэлсэн бас нэг том групп гараад ирсэн. Яг нэг том улс төрийн болж байгаа байхгүй. Тэр дунд нэг охин гараад ирж байгаа байхгүй. Эли гэдэг. Тэр охин яадаг вэ гэхээр өмнө хазуулсан. Гэсэн мөртлөө ерөөсөө нөгөө зомби болоогүй. Өөрөө антибодитэй дотроо. Тэгсэн чинь тэр одоо тэр government-ийг одоо эсэргүүцэж байгаа нэг тийм том групп байгаа шүү дээ. Эдгээр болохоор тэр охиныг мэдсэн. Тэгвэл энэ охиноос вакцин гаргаад авч болох юм байна. Энийг тэр Бостон руу хүргэх хэрэгтэй байна. Тэр охиныг тэр нөгөө нэг охин алдсан залуу шүү дээ. Тэрийг хүргэж өг гэж хэлдэг байхгүй. Чи энийг тэр Бостон руу энэ охиныг хүргээд өгч юу. Уусаа одоо тийм ертөнцид нэг талаас нөгөө тал руу аялахад амар асуудалтай заяа. Зомби, хүн төрлөختөн бид буудаж байгаа тийм л өөрөө асар. Тэгэхээр зүгээр нэгсэндээ тийм одоо лагж хүргэж өгөх ажлыг гаргаж ирж байгаа юм. Тэгсэн чинь амар урт аялал. Тэр хоорондоо нөгөө нэг охингүй байсан охиноо олоод авсан юм шиг тийм мэдрэмж тэр залуу төрцөн байхгүй. Охиноо ингээ олоод. Тэнгүүтээ нөгөө нэг имлэг дээр хүргэж өгөөд нөгөө охиноо яг яах гэсэн чинь нөгөө вакцин гаргаж авах гэсэн чинь нөгөө имлэгийнхэн тэгж хэлдэг байхгүй. За бид нар вакцин гаргаж авах хэвтэ энэ охины нөгөө нэг нугасных нь юунаас авах юм байна. Тэгхийн болохоор энэ охин яг амиа алднаа. Өөсөөр арга байхгүй бид нар өөсөө нэг юм. Гэсэн чинь нөгөө нэг жоол чинь шууд дасцсан. Шууд үгүйгээл тэнгүүтээ тэнд бүгдийг алддаг байхгүй. Тэнд хүмүүсээ алдсан. Хүмүүс алддаг байхгүй. Тэгээд алчаад нөгөө ээл чинь команд нөгөө наркоз хариулсан унтж байгаас ирж байгаа шүү дээ. Өөрийгөө дэлхийг авчлаа гэж бодож байгаа байхгүй. Тэс чинь өөрт нь хэлж байгаа байхгүй. Чам шиг хүмүүс амар олон байт юм байна. Тэгээ чамаа зүгээр ингээд турч утсан юм байна. Чамаас угаасаа вакцин гаргахаач авах боломжгүй юм байна гэж худлаалцдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ээлээ жоо ирээлцэж байгаа итгэждэг байхгүй. Тэгээд эхнийх нь дуусчих жаа тийм. Хоёр дахь нь эхлээд юу вэ гэхээр за яг тэнд байгаа зүгээр характерыг нь танилцуулж ил та. Аби гэдэг нэг амар том булчинтай нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэр нь болохоор тэр имлэг дээр алсан яг тэр нэг мэдслийг хийсэн эмчийн охин байхгүй. Тэр нь Аби гэдэг. За одоо тэгээд тэр хоёр Joel чинь мэдээж тэр охин Joel дургуйтай нэг юм болох гэдэг шүү дээ. Тэрнээс өмнө хоёрлоо орохоос өмнө таймлайн дээр нь жоохон тайлбар хийж. Одоо нэг дээр бол юу гэдэг чээ Эли маань хэдэн настай байж хагаад дуусгаад хэдэн настай болоод тэгээд хоёр эхлэхэд хэд боловч гэдэг юм. Тиймэрхүү мэдээлэл байна уу? Эли бол 8. Ер нь нэг за 8 стэл бах та жоохон л охин шүү дээ. Гэтэ хараал мараалдаг бол хаан гэлэн. Тэр чинь задгаа босч байгаа шүү дээ. Тий задгаа өстө хүн ч контрол гомч. Тэгээд хоёрлоо орохдоо ер нь нэлээд том болсон харагдчихсан. 17 болоо 8 хүрсэн л харагдсан. 16 7 ч юм уу тэр хавцаал. Тэгэхээр бас тэр одоо эмнэлэг дээр байсан Аби гэдэг охин чинь бас жоохон байсан шүү дээ. Тэгээд яг тэр нэг юм дотор нэг юм богшраад та. Бас нэг юм комбэк хийсэн байж тээ. Тэр Абигийн групп болохоор Seattle гэдэг групп байхгүй. Манай дээр Joel гэдэг чи хаач үлээ нэг хөдөө өгдөг. Jack юу ч үлээ. Jackson Wilch нэг хөдөө байсан байдаг шүү дээ. Ер нь бол амар сонирхолтой
их юм ойлгоно. Хүүхдийн харилцаа сонирхолтой юм байлаа. Тэгээд яг зөвхөн юунаас гадна тэр нэг зодоо модоноос гадна яг тийм амар гол дурсамж үлдээхээр тэр зохиолууд амар гоё юм оруулсан. Хойлоо тэр деталууд тэр гоё. Тийм одоо тэр Joel Ellie хоёр зүгээр нэг зүүгээр ингээд зугаалж байгаа хэсэг байхгүй. Зүгээр тийм амар хүн далаа тоглоход байх юм байна шүү дээ. Зүгээр хойлоо юм яриад интеракт хийж байгаа. Тэр хүртэл хүмүүст амар бодлож байгаа. Дүрцэлээ. Тэгээд тэр гитар тоглож байгаа хэсэг ер нь тэр нөгөө меморого буцдаг шүү дээ. Дурсамж руугаа буцаж байгаа хэсгүүд аягүй гоё бүгд амар гоё нарийн ажилласан байлээ. Ер нь бол энэ бол ерөнхийдөө Манусын яг одоо хүртэл ингээд амьдсан байгаа нэг тийм том хүн төрөлхтний том бэлэг гэх юм уу. Үзэхэд амар гоё кино шигтэй. Яг гоё кинонууд идэж тэр шиг л амар гоё кино санагдчих. Одоо заавал үзэх ёстой топ 10 кино гэж байдаг шиг тоглож үзэх ёстой тоглоом гэж байвал байгаа шүү. Листэнд бол тэгтээ яг зөвхөн PlayStation exclusive байхгүй. Тийм зөвхөн PlayStation дээр. Гэтэ ер нь бол заавал тоглох гэхээс илүү үзэхэд бас илүү үзчихсэн сонирхолтой. Ер нь бол гайгүй нөгөө PewDiePie enter гэдэг шүү дээ. YouTube-ийн годор тэдний тоглож байгаа үзчихэд. Би яг нэгийг өөрөө тоглож байгаа зүгээр л бас үзсэн байна. Last of Us PewDiePie тоглож байгааг нь харж байгаа л хэлээ. За юм байт юм байна. Би болохоор өөрийн Last of Us-ыг мундаг гэдгийг мэдэхгүй манай дүү тоглож байсан. Тэгээ би 2 үед авч ирсэн. Үйч гэж тэ нэг бас хэцүү тоглоом шүү. Амар хэцүү юм байна. Яг нэгээс нь л тэгээ тийм мундаг гэдгийг нэрсээ анзаарахгүй тэгээ явж хагаад нэгийн чи надад нэг түүхийг яг ярьж өгсөн шүү дээ. Тэрнээс шууд би геймплей руу ороод үзээд явж байгаа. Тэгээ ерөнхийдөө жоохон дундуур нь кино үзээд жоохон тавьчаад байна л та. Жоохон тайван үзээд байна л та. Тусчихгүй. Тэгж явж байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс байх юм бол ер нь Last of Us gameplay гэж хайхад бол зөндөө хүмүүс гадаадаар тоглосон байгаа. Монголоор их юм бол Grimix тоглоод бараг дуусгацсан байна. Тэгэхээр монголоор үзээгэл Grimix-ийг үзэж болно. Манайхан зөв Grimix-ийг үзөө одоо. Тэгээд би бас Grimix-ийг ер нь бол үзэж байгаа. Тэгээд цаач бас сонирхолтой фан нэлээд фан next нөгөө тоглохын хувьд л нэг сайн биш заяа. Гэтэ нэлээд тийм фан. Тэр тоглоомыг сайн тоглоно гэж байхгүй. Тэгээд ер нь л аягүй цаана. Чи амар их нэг юм түүдэг хог түүдэг тоглоо. Хог түүдэг. Matrix-ийг дуусчих. Хэлсэн шид юм дуусчих. Ер нь байнгын сумны хажигтай. Супер survival тоглоом. Хэцүү тоглоом. Яа, тоглоом гэвэл иймэрхүү байна. Тэгээ сонирхож байгаа хүмүүс байвал одоо Cyberpunk гарлаа шүү. Cyberpunk-ыг би VR-гаар тогломоор байна. Тэгээс амар том тоглоомуудын нэг релиз хийх гэдэг шүү. VR-гаар л тогломооргүй санагдаа. Тэр ертөнцийн надад бол үнэхээр бүр амар хэвчлээ. Тэр зохиолч гэсэн нэлээ юм хэлэх юм шиг. Бас governance-тэй зөрчилтэй санагдсан. V4 Vendetta ч. Одоо ер нь тийм тоглоомуудыг хараад байхад нэг тийм хүүхд юм биш үү? Энэ нэг тийм санаанууд боолоод тийм deep бол тийм twist нэрээс. Одоо нэг хүүхдэл тоглоом тоглож идэг гэсэн юм байх болчиход байгаа. Одоо зүгээр юм өдөр аав ээжнээс сонирхож байгаагаас аимшиг бүр зохиолууд бид нар бүр дунд нь ороод тэднэртэй цуг ингээд яваад байгаа шүү дээ тийм үстэй. Ер нь бол тоглоомын салбар одоо энэ entertainment ертөнцийн хамгийн том салбар болов уу гэж бодож байна. Бид нар хөгжмийг сонсож мэдэрдэг, гэхдээ дуулдаггүй, кино үздэг, гэхдээ дунд нь жүжиглдэггүй. Тоглоомыг бол бид нар бүгдийг хийж болж байгаа хэрэг дунд. Тэрийг удирдах чинь чи тоглоом маань бараг 10 төгсгөлтэй байж болж чинь чиний хийж байгаа шийдвэрүүд, чиний сонгосон conversation шалтгаалаад киноны төгсгөл үргэлжлэл хэр удаа явах уу? Тийм бүх шийдвэрүүд нь чиний гартаа гарч учраас entertainment бол одоо entertainment-аас хамгийн тус салбарын тоглоом гэж хараад байна л та. Гэхдээ миний бодлоор одоо ингээд нэг Player One, Ready Player One гэх нэг кино байдаг шүү дээ. Бүгд нэг амар том ертөнцийн бүртгэлд ороод тэр нь удахгүй шиг санагдаад байна. Тэр бол нэг 10 жилийн дараа хэд бол maybe. Одоо virtual тоглоом бүр амар болоод эхэллээ шүү дээ. Тий, VR-ууд бол бүр амар. Гэтэ яг бүр үнэхээр яг цойлсон тоглоом байхгүй. Гэтэ VR-ууд одоо хөгжиж тодорхой шүү дээ. Тэр бол за 10 жилийн өмнө ямар юм байлаа те. 10 жилийн дараа бид нар ямар хэмжээнд тоглоом идэх болсон байна. Тэгэхээр 10 жилийн дараа ямар болох вэ? Тэгэхээр ингээд таймлайнаа харангууд бүр амар хурд явах боломжтой. 10 жилийн өмнө PlayStation 2 байсан. PlayStation 2 дээр ямар тоглоом тоглолт байсан гэж бодлоо. Тэгээ одоогийн тоглоомууд харалтаа. Тэгэхээр маш хурдтай амар хөгжиж байна. Тэгээ миний бодлоор одоо энэ Elon Musk чинь нэг Neuralink гэх нэг юм ихэд байна шүү дээ. Тэ. Энэ минийг тоглоом руу ордуулаад ирэх юм бол бүр аюултай. Хэцүү ч явах. Гэхдээ бүр амар юм болж магадгүй. Ирээдүйд жоохон төсөөлж бодгоо хаяа айдаг. Тийм айхаа хувьд л айх хэвээр. Гэхдээ сонирхолтой л үе амьдарч байгаа байхгүй бид нар тийм. Хамгийн сонирхолтой юмд амьдарч штэ.
Тэгэл ер нь л одоо үед амьдарч байгаа амар сэтгэл хангалуун гэдэг шүү дээ. Техникийн хамгийн өсрөнгөө үед амьдарч шүү дээ. Хамгийн өсрөнгөө хөгжилтэй үед. Одоо гартаа барьж байгаа миний юм бол зүгээр л ертөнцийг хатгаж шүү дээ. Хэмиг хавжуулж шүү дээ. Одоо бидний ингээд psychology судалгаагаар ингээд бид нар уцсгүй байгаад байгаа юм бол биений хааны хэсэг байхгүй болсон юм шиг тийм мэдрэмж толгойд өгдөг болсон байна гэж байна. Аль дээр cyborg болчихсон байна. Тийм. Тэгэхээр бид нар аль хэдийн одоо энийг зүгээр толгойроо бие рүү оруулах тийм технологи хэрэгтэй болсон байна. Зүгээр одоо юу гэж тэр биологийн юу нь жоохон хөгжөөл биологи юу хоёрыг холбочих гээд шүү дээ. Одоо ч одоо зүгээр нэг гар мараа ингээд дайманд алдсан хүмүүс чинь зүгээр хиймэл гартай бүр амар оперейт хийдэг гартай болсон яваад байна. Тэр зөндөө шийдэх гээд байдаг. Тийм. Тэгэхээр технологийн дэвшлэх байна. Хойло 52 м ирсэн. Маш хурдтай 52 м ирсэн байна. Тийм. Энэ 52 хүртэл сонссон хүмүүс 52 гэж чичээрэй. 53 бол 53 гэж чичээрэй. За тэр яг уу. Өөр ярих юм юу байна? Өөр гейм дээр бол ярмаар зөндөө юм байна. Өөр гэх юм бол хөгжим рүүгээ орох уу? За тийм. Хөгжим рүүгээ орох гэсэн чинь одоо би нэг сураг сонссон. Man on the Moon. За. Шин цамгийн сурагтай байлаа. Окей. Тэгэхээр тэн дээр би бол нэлээд хайптай байгаа. Тэгээд Man on the Moon чинь өөрөө DJ, продюсер, хөгжмийн зохиолч гэж явж байгаа ах та. Тэгэхээр тэр яг ямар хүн байт юм бэ? Адил гоё юм. Үстэй, эрэхтэй хамартай насны мэдэхгүй. Яг нарийн сайн мэдэхгүй. Ер нь бол Facebook-ээр би найзууд харж байсан яг яаж хэлэх юм мэдэхгүй. Эрэхтэй залуу залууж байхтай. Манасаас нэг эрэхтэй гэхдээ эмэгтэй. Эрэхтэй залуу гэж хэвчтэй. Манасаас нэг дэшээ байгаа. Гэхдээ надаа хүлээлттэй байгаа мэдээж продюсер, хөгжмийн зохиолч, DJ тий одоо юу гэдэг чинь тийм хүн учраас маш олон гоё артистуудтай хамтрах л гэж бодож байна. Хамтарч байгаа артистууд нь ямар байх вэ гэдэг. Өөс надад сонсч байсан дунд бүгд л амар тийм чанартай гоё юм бол. Тий. Рукигээс эхлээд Амратай хамтарсан том бүгд. Man on the Moon хэлдэг. Тэгэхээр цомгийн сураг сонсогдсон. Гэхдээ энэ бол яг official мэдээ биш юм манайхаа. Энэ бол зүгээр сураг тий. Сураг. Гэхдээ ер нь бол хэр найдвартай сураг дундаа official дундаа official биш. Найдвартай мэдээ муу юм уу? Тийм байгаа. Тэгээд сая гарсан Амра гэдэг артистыг мэдхөө эмхтэй. Амра гэдэг Never гэдэг Man on the Moon-тэй. Нэнэ л мэдэх юм байна. Одоо нэлээд клуб маягийн дуу хийдэг эмхтэй артист байгаа. Тэгээд нэлээд үгээ өөрөө бичдэг, англи дээр одоо дуулдаг. Тэгээд би бас цомгоос нь болоод ревю хийх гээд судалж байгаа л да. Тэгээд бас Японд магистрлуу доктор хийж байгаа нэг хүн байгаа. Тэгээд тэрний цомог сайхан гарсан, Never гэдэг цомог гарсан 7 трактай цомог байсан. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг чи би уул нь ингээд ревю хиймээр байгаа заа тэр донд. Цомог дээр тэнгууд нөгөө мэдэхгүй дууны салбар гэх юм уу? Инди хөгжимтэй одоо технологи айгүй болсон мэдхгүй. Тийм хөгжмөд оронгууд чинь би яг одоо мэдхийж явах гэдэг. Манайс нь чихэн зориулж хийж байгаа юм чинь. Манайс чихээрээ сонсоод таалж чиг нүггүй мэдрэмжээл. Гэхдээ нөгөө ревю чинь бас тодорхой хэмжээнд бас нэг юм. Тийм хэвчээ шүү дээ. Тийм учраас бол би хийх юм бол надад амар гоо чаленж болох гэж байгаа санагдаж байгаа. Би давхар нөгөө тэрийг хийхэд бол давхар өөр артистуудаас сонсож судлана ч гэдэм үү. Тэр талаасаа байгаа. Тэгээд яг хөө миний бичлэгийг үздэг хүмүүст донд Амраг сонсдог хүмүүс жоохон цөөхөн санагдсан. Тийм учраас насжилтын ч гэсэн харсан. Тэр нь тэгээд одоо бүгд л сонсдог. Тийм хипхоп дээр нэр нь амар фокуслж байгаа учраас. Гэхдээ ямар ч байсан би ямар ч айлч ер нь салбаруудаа ингээд алдахгүй бүгдийг сонсоод явчих л бодолтой байгаа л та ер нь. Тийм бай. Тэгээд хипхоп бас Монголд ингээд гарч байгаа уран бүтээлүүд бол бас яг гадаадууд ч ийм ихээр ингээд цэцгээд байгаа биш тас. Тэр чинь YouTube дээр ингээд яг орж ирээд ингээд гоё бид нар сонсоход яг цаг нь таараад байдаг шүү дээ. Бүгдийг сонсож амждаг л өстэй ер нь бол. Анцаа байж байна уу? Байж байна. Болж байна. Тэр нэг сонсож байгаа юм те. Тийм. Одоо ингээд тал бүрт бүгд оролдож үзэж байна. Яг чанартай чанаргүйгээр нь хуваавал өөрлөлтөө. Тэгээ нийтээр нь авч үзэх юм бол чанартайнууд энэ реакт хийж тийм үү? Тийм. Гэтэ бас одоо юу гэдэг чи гарч ирж байгаа артистууд чинь чанаргүй дуу хийн шүү дээ мэдээж.
тэрнээс нэг зөвийг нь анзаараад ингээд явбал зүг юм болоо. Тэгэхээр сошиал чанартайг нь хараад ах юм бол зүгээр л одоо юу гэдэг чинь хандлтны төлөө тийм л дээ. Гэхдээ одоо одоогийн яг ийм их хүн болгон хийж байгаа юм дээр бүгдэнд нь ингэж сонсоод ингээд реакт хийгээд ингээд цаг зав алдах хэрэг байна л гэж миний бодлоор. Мань бол хөгжим сонсгоо ерөөсөө амьдралаа болгомоор байгаа. Зүгээр би хөгжим сонсныхоо амьдралаас төлөөс авмаар байна. Окей. Чанд бас төлөөс ирнэ. Юунд цагаас харцуул надад буцаа төлж таараа гэж хэлдэг. Яг мөрөөдөл гэх юм бол мөрөөдөлж байх та тодорхой хэмжээний зорилго гэх юм бол би зөв хөгжим таартай хөгжим сонсдог. Энийг одоо мэрэгжлийн төвшин биш өөрийнхөө мэдрэмжийг бусдад хуваалцсныхаа төлөө тодорхой хэмжээнд бас ингэж пэймент одоо юутай байв эхний зорилго бол тийм байгаа. Миний өнцгөөс болохоор юу гэж одоо хүн төрлөختөнтэй хамгийн гол мьюзик нь юу хийх вэ? Тэрийг сонсомоор хамгийн гоё юм уу? Үгүй хүн одоо бүх салбар гол хэмжээнд хүрнэ штэ. Одоо миний сонсдог жишээ нь битбоксing салбар жишээ нь бүр амар төвшөнд хүрсэн те. Тэндээс болохоор тэрийг ингээ үзэнгүүтээ хүн төрлөختтэй ихний тимд хүрсэн боо. Амар гол community үүсгээд авсан. Тэднийг амар сонсдог YouTube дээр үзэх юм бол баг хэдэн цагаар суугаад үзэх боломжтой тийм амар гол контентууд гараад ирсэн. Тэгэхээр одоо битбоксing салбар штэ тэр чинь зөвхөн битбокс. Тэгэхээр хүн төрлөختөн битбоксing салбартай тийм ийзэн. Тэгвэл нөгөө салбар тэгээд би одоо ингээд өөрөөр салбаруудын зүгээр сонирхоод ингээд гоё үзээ явдаг юм уу? Тий. Хайлайтууд. Яг тийм ер нь л тийм. Тэгэд чимээ гэснээс одоо нэг сонирхолтой асуулт байна л да. Одоо юу гэх байгалийн чимээнүүд байгаа штэ. Тийм. Тэндээс яг одоо онцлол ямар чимээнд дуртай? Ер нь л тийм өглөөний шугам мууж ирж байгаа юм уусаа. Тэр гой санагдав. Яг би нэг хөдөө ингээд лагер магаад ингээд сэрэнгүүд нэг амар модтой шугам мууж ирэхсэн нар маар ингээд яг гой. Яг өөрөө ингээд тусцсан нэг амар гоё дээ тийм өглөө. Яг тэр л амар гоё санагдав тийм. Надад болохоор нэг голын чимээ амар гоё санагдав. Гол байна. Тэгээд яг нэг тийм хөдөөний бас чимээ амар гоё нөгөө өхөр мөрөө л те. Морь зор янзхаа тэр яалцсан нэг монгол хүн байна да гэдэг шиг тэр чимээ бас мэдгүй эсвэл санаад байгаа юм уу яа гэж санаад байж магадгүй тэр мэдрэмжийг бүр мартах гад. Одоо сүүлд бол би нэг тийм бичлэг үзэлтэй зүгээр нөгөө юуны арт гэрийн хоол идэвхжлүүд өгдөө штэ. За Монгол хоолыг тайлбарлаад байдаг. Тэр бичлэгүүдийг үзсэн чинь ингээд мал заалыг мөр зөрж байгаа чимээс сонссон чинь ингээд үлээ үзэх шиг. Тэгээд хоол мал хичээлээ тэгэхээр амар гоё амттай те галтай өмдөө те. Яа тацсан. Одоо бол Монгол бүгд тэгж байгааг одоо энэ мах энтер бол нэг тийм гоё амттай биш үү шүү дээ. Яг ингэж бацтай жоохон фильтртэй эхэл өөр өгдөгтэй. Одоо тэгтээ дасчичтэй. Дасч юм дөө. Одоо Монголд очиод Монгол мах заах одоо сайхан шүү дээ. Сайхан гэлээд шууд хямраш чад. Найдвар сахах тийм байх. Тэгэл гоё л доо. Би бол Монголд очиод шууд эхлэн хэлсэн цаа. Тэрэлж мэрэлж байгаа л гэж. Амармаар пунк гэдэг нэг хөдөөтэй. Тэрэлж явахгүй бүр хол юм. Тэрэлж таллаа одоо. Тэр ч ходолцсон байлээ. Тийм. Тэрэлж мэрэлж гоё болсон юм шиг л тээ. Түрийн бөглөө хөдөр болсон юм шүү. Шууд майх. Зүгээр машинтай байдаг. Замаараа жинхэнэ хөдөөний хайлаар ороод. Тэгж байж. Тэсэн чинь нэг халуун цаа болсон ч хүүтэн байв. Завын зэрэг. Тэрээс эвгүй те. Тэр нэрээ. Тэр гэхдээ үний юм те. Тэр үний биш үү шүү дээ. Тэр бол амар те. Тэр кинонд дэр тоглосон. Тэр 6 алтанд орчихсон хүмүүс тэгэл. Би л шууд хүүтэн биш буцаа бөөлж гаргана. Зүрлээ орсон шүү дээ. Тэр ер нь гарах замгүй юм шиг байна. Тэгвэл эмээтэй юу өсөд байгаа юм яа. Та юу өсөд? Жамсээд байна. Яа. Жижигстэй өөр яахтай. Яг тухайн тиймэрхүү нөхцөл та намайг тэр хүн яаж тах те. Шокнд орох те. Гаалцхтаах л та. Тэгэл харагдах. Тэгвэл яг тийм бас итгэдэггүй үзсэн. Би бол итгэдэггүй шүү дээ яг үүндээ. Итгэдэггүй. Тийм яриад тийм би бол амьд хүнээс л айж үйлч өгдөө шүү дээ.
Аюултай psychopath энэгээр дүр амьдчтэй. Тийм. Ялангуяа Америкт бүр их байна те. Тийм би нэгэ буудаад алчдаг асуудалгүй. Texas байдаг. Хөдөө бөглөө хүн тий явдаггүй нөхдөл тэнд амьдардаг нэг psychopath юу орж ирчих гэж амар орж ирчих шүү дээ. Одоо юу гэдэг чи зөвхөн фармер ч юм уу тийс чинь ямар ч мөнгө төгрөг зориг юу нэг амар тийм бодуу зөндөө байгаа шүү дээ. Зүгээр л гаж зургатаар юм үзээ тэрийг ингэж хийх хүсдэг ч юм уу. Хамгийн гол нь бүр тэрэнд одоо нэг зургатаа гарч байгаа янз юм итгэждэг. Тийм итгэждэг. Тэр чинь өөр тийм медиа дээр интернет нэг амар ашиглаж сураагүй юмсан. Тийм хүмүүс одоо хүртэл Америкт байдаг гэж таардаг юм л таа шүү дээ. Ер нь оркчлалтын систем бас өндөрлөгтэй Америк. Манайхан тийм Америкч аим штэ. Одоо энэ redneck Америкууд ч юм уу төвийн бүс ярих гэсэн үг хоолой. Тийм хоолой. Гэтэ ер нь Виржиниач даа бас жоох уулам байгаа тийм хүмүүс өндөрлөгтэй. Яаж зах насар том юм аа. Амар том бохгүй. Амар нэг separation чинь хүмүүсийг бас ингээд би биндээ social хийхгүй хатгалаар хүмүүсийг бүр өөр болгох юм байна л да. Тэр нэлийн зайтай хий зайтай байна. Тэгээ Монгол ч нь болохоор бас зайтай гэсэн хийх юм ихтэй тэгээд хөдөөч нь бас тайван арай өөр байгаа. Монголын хөдөө болохоор арай өөр байгаа гэсэн. Тэг цөөхөн болохоор ингээд дата хурдан дамжчихдаг тий. Энд болохоор арай л өөр байна. Тэгээ хамгийн гол нь энд нөгөө нэг жоохон mental illness мэлнэстэйгүүд нэгсэн шүү дээ юм бичээд өгчдөг. Тэрнээс болж янз бүрийн депрессэнд ордог. Депресснээсээ болоод янз бүрийн хийх төрөлдөг юм те. Амар олон асуудалтай байдаг. Тэр яг эмний энэ яг улс төрийн энэ явуулга гэж явуулах жоохтой юу гэдэг чи тэр одоо Америкийн сонгуул гэдэг чинь амар их мөнгө яригддаг байхгүй. Нэг зүгээр нэг нэр дэвшигч яханд л бараг хэдэн 500 сая долларын тийм мөнгө гаргах хэрэгтэй. Тэд нэр өөртөө тийм мөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр спонсор авдаг байхгүй. Тэр спонсорыг энэ том одоо корпорацууд өгдөг. Тэгээд өгдөг мэдээж тэр өдөр тэд нар авч байгаа юм чинь мэдээж яг улс төрийн юунд гарангуудаа тэд нар бас тааруулсан хууль бичиж өгөхтэй болдог байхгүй. Тэр нь одоо дийл хийж тийм. Одоо тэр нь одоо энэ амар prescription ингээ хаасаагүй бичиж өгöd байгаа нь юунд аваа гэхээр эн чинь тэр компаниуд нэмээд зарах гэдэг нь шүү дээ. Тэр том компаниуд. Тэгэхээр имлэгүүдийн одоо энэ хууль баталсан байхгүй. Ийм эмчтэй бол зүгээр ийм хангалттай юм бичиж өгөө. Тэгэл ингээд бичээл өгөөд идэх. Тэгээд бас эмнээсээ ард иргэдэд хамааралтай болгож байгаа зүйл гэсэн үг шүү дээ тийм. Шууд тэгээд би бас сүүлдээ харсан чинь тэгсэн бэлээ энэ одоо батлаа зоолч гэдэг юм иймэрхүү эмнүүд байгаа шүү дээ. Одоо Америкч гэсэн янз бүрийн эмнүүд. Энийний түүхийн эдийн 98%-ыг дан ганцаараа дэлхийд нийлүүлдэг болсон хятад юм байна. Эмний 98%. Тэгэхээр Америк хятад хоёр байлдах нь аргагүй л байлаа л та. Гэтэ мэдэхгүй. Ер нь бол нэг юм улс төрийн энэ юмнууд судлах тусам заваан санагддаг. Тийм одоо жишээ нь энэ яг үүндээ энэ бичиж өгöd байгаа юм амар үнэтэй шүү дээ. Тийм. Бид нар чинь prescription pill зүгээр insulin энэ чинь бараг хэдэн долларын 70 80 100 200 доллар зүгээр хөдөө уршаа Мексик дээр зүгээр $2 мал гэдэг юм байхгүй. Тэгээ яагаад ингэтлээ өссөн бэ гэхээр одоо энэ Democratic Party чинь ерөөсөө ингэж хууль баталсаар байгаад энэ дээр ямар ч тийм ярих юм баг. Insurance компаниуд нөгөөдөл нь бүр ингэж ашиглаад сурцсан одоо ингээ бөөнөрөө нийцсэн юм том систем болцсон. Энийг нь яг ингээ basically нураа ихээр бүр тэр чигээр нь улс төртэй ярих гэдэг. Нөгөө талаас одоо энэ Republican гэдэг байгаа шүү дээ. Trump энэ трен. Эдгээр чинь бууных нь NRA гэх нэг том компани эдний бас спонсор хийдэг байна. Эдгээр чинь бас бууных нь хууль дээр ингээ AR-уудаа бүгдийг ингээ байлгаад байдаг. Нөгөөдөл нь биний буудаж халаад. Яг үндэ ингээд болохгүй юмнуудын донд тэр том мөнгө шунал дээр нь явагдаад байгаа гарч ирээд байгаа улс төр дээр тэр зэвсгийг зараад үрж сумыг авахын тулд ямар нэгэн байдлаар тэрийг ард иргэдэд эзэмшүүлж гин эсвэл энэ тэнд дайн дээс нэг first amendment second amendment мэтлээ нэг амар том үгтэй хүн бол өөрийг хамгаалах хэрэгтэй гэсэн том хуультай тэрэн дээр дөрөөлөд энэ NRA гэдэг компаниуд бүр дөрвж амар их мөнгө яаж нэг Америк зэрэг чинь юу гэлээ бүтэн тоноглоод хэдэн мянган доллар гэлээ 55 мянган доллар гэлээ хэд гэлээ тийм сэрэг дээр бас амар хөнгө зарч ийн Америк ярих юм байхгүй хэрэггүй мөнгийг бол зохицуулж байгаа газар шүү. Тийм Америк ер нь бол яг нүдэнд ингээл босоод улсын нүдэнд ингээл амар гайхалтай супер одоо ч тийм болохоо болчиход байна. Одоо 2020 онд л хүн бол 20 оноос бол Америкээс айж байна. Тэгээд
Яг анх ирэхийг бодоход бол Америкээс мөрөөдлийн улс шиг эхний ижил шиг санагддаг байсан. Тэр бодолтойгоо. Тэгээд ер нь жоохон удаад жоохон одоо хуулийн систем ч гэдэг юм уу, такс макс юу гэдэг нэг юмнуудыг хараад ирэнгүүт яг үндэ эрхчлөлт дуусна юм болонгууд амар эрхчлөлөөс санагдчих. Амар их тийм нэг биелнүүдээр боодог хүнийг тийм нэг юм яг энэ амьдралын циклд нь оруулчихдаг. За яг орж ирээд за энд ингээд энийг төлөөд ингээд амьдрал ингээд явнаа гэл тайлхан болон тэнд ингээд орж ирэл яг үндэ хууль маар чанга. Тийм тэгээд яг бас Америкт зөвтгөх шалтгаан гэх юм бол маш олон төрлийн хүмүүс амьдарч байгаа л да. Энд чинь Америкцсан, Европ, Аз. Гэхдээ юу гэж одоо тэр Этиопт нэг амар амьдралаар амьдарч байгаа яг үндэ нэг өвөрийн жилчийг амьдарч байгаа хамаагүй дээр л байна. Энэ бол тийм. Хамаагүй гоё орчин амьдарч байна. Гайгүй машины номч чинь, сүүлийн утсыг хэвлэж чинь тэр хүмүүст бол окей л байна. Гэхдээ яг тэрнээс цааш харж байгаа хүмүүст бол үгүй л дээ. Тэрнээс цааш харж байгаа хүмүүст бол өөр. Тэгээд маш олон төрлийн үндэстнийг ингэж нэг хуулийн дор бацахын тулд чанга байх хэрэгтэй болов уу бас. Талаас харагддаг л да одоо Монгол, Итали, хүмүүс чи бас халуун тустай шүү дээ. Чи ингэж хизээч ингэж гэр хүчиж магадгүй. Гэтэ Итали, Америкууд чи тэр бүр шаруудынхаа нэг нь болсон шүү дээ. Ер нь бол баг одоо ялгаа хэлсэн. Итали, Америкууд ч нь immigration бүр аль дээр үед явагдсан. Ер нь Европоор нас өмнө ч юм уу те Нью-Йорк Нью-Йоркт л гисэн шүү дээ. Чи амар бөөнөр орж ирэл. Тэгэл тэрнээс хойш сууш заа одоо Нью-Йоркийг атгацсан юу гараа зөндөл байгаа шүү дээ. Нэг хэсэг чинь тэд нар бүр маф гэх тэргүүрч бодоолсон шүү дээ. Олон маф чинь тэгээд тийм. Том Кубчтэй юм л нэг орцсон юм байлаа. Тамтай. Одоо Мексик байна. Кубан гэдэг. Мексик ч л ялч. Хараад хийхээр төрсөн юм шиг л. Тэр дооргүй шингэсэн хүмүүс санагдаад. Дээшийг бас орцсон юм шиг. Орцсон л та тийм. Тэгээ мэдээж дунд хүн төлөвлөлтөнд дунд гайгүй хүмүүс байна. Тийм. Одоо нөгөө Пабло Маблог юмыг харж хахад чинь government-д нөлөөлтөө гэсэн байгаа байхгүй Америк. Айлт. Тийм. Одоо ч тийм уртлын Мексикийн картел ч аим хүчтэй. Тэр картелүүд чинь бүтэн юу гарууд юм бэ? Аим одоо улсуудаа хотуудаа хатгсан шүү дээ. Тийм. Мексикийн картел. Government-ээс хүчтэй. Яг үүндээ урагшаагаад бүр контрол байхгүй. Айлт. Одоо бүр амар айлт. Ер нь бол нэг аяллаа нэг хідэн л хот байд юм шиг байна. Тийм Мексик. Тэд чинь нөө зэвсэг юу мөн хүртэл бүр амар өндөр түвшинд хүрсэн базуг хөтэ хүртэл тийм байдаг. Тэгэхээр тэдэртэй зүгээр ямар ч ярилцах айдаг болсон байна. Тэгээд ерөнхийдөө картелууд нь government-ээс их улстай мөнгө олж өгдөг учраас ард иргэдэн ч гэсэн үлийн зөвшөөрцтэй. Тийм байна. За, нэг цаг гарсан байна. Нэг цаг 10 минут орж байна. Өндөрлөх үү? За тэгээ. За тэгээ ямар ч байсан Монгол улс төрөөр эхлээд Америк улс төрөөр дууслаа. Тэгээд дундаа хэдүүлээ бас гэтээ бас ойлгох юм их байсан бохоо хүмүүс сонсвол янз янзын хэрэгтэй юм ярьсан л болоо гэж бодчих тээ. Тэгээд ямар ер нь бол сэдвүүд рүү маш олон сэдвүүд рүү өсөж ярьлаа. Тэгээ аль сэдв нь сонирхолтой санагдчихна, аль сэдвээ бас илүү дэлгэрэнгүй яриасаа гэж хүсэж юм ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуулт, хариулт янз бүрийн юм байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээ энэ хүртэл сонссон бүх хүмүүст ямар ч байсан. Би дараагийн юм дээр жоо e-sport энэ талаар ярмаар санагдаад байна. Тэгээд юу байгаа? Угаасаа сонсож байгаа хүмүүс анзаарж байгаа байх. Бид хоёр ямар ч тийм сэдвт баригдахгүй байгаа. Тэгээ ямар ч байсан хөгжмийнхөө юуг бол шингээгээд тэгээд босоод сэдвт бол ямар ч баригдахгүй явж байгаа учраас бол ерөнхийдөө аюугаа задгаа байх болов уу гэж хүлээж байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо энэ подкастын маань ерөнхий хэв шинж нь бол тийм байгаа шүү. Ер нь бол сэдвт баригдахгүй ямар нэг юм гэхгүй. Одоо тэгэл тийм хэлсэн шүү дээ. Тийм. Санаагаа хэлээ. Залуучуудын санаа хэлж байгаа л хэлбэр баггүй. Тийм ч танаас хийж болно шүү дээ. Тийм. Тэгээд гоё харилцаа холбоотой байгаарай. Ямар ч байсан комент бичээд нэтэрээ болоод бүгдээрээ гоё. Тэгээ удахгүй ч гэж дээ. Ер нь энэ дугаар аудио хэлбэрээр орох бах тийм үү? Тийм. Тэгэхээр аудио хэлбэрээр сонсоход бол илүү тухтай байх болов уу гэж бодож байна. Тэгээд билет хэлэх юм байна уу? That's it. Тийм. Одоо тэгээ сайхан Сонгол Монгол өнгөрчлөөд тайвширцгаая төө. Сайхан хөдөө гадаа явж байгаа хтаа манай монголчууд сайхан хорхо бод гэж байгаа хатаа хичээл одоо зам ам дүүрж байгаа хтөө төгжиж байгаа хтөө ямар ч байсан бүгд ана ойлоо гарах чинь нөө. За. Тийм байла бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Kairos and Billy. Peace out.